За энэ өдрийн мэнд 4-р ангийн нэг бодлого бодъё. За дараах тэмцэтгэл бишүүдийг бодоод натурал тон шийдийг тодорхойлоорой гэсэн. За энэ бол 4-р ангийн хүүхдэд бол бас эргэлзээ үүсэж магадгүй гэж энэ бодлогыг сонгож авлаа. За тэгэхээр энэ бодлого ингээд унших юм бол ингэж байна л да. K гэсэн энэс их 560 дээр нэмэх нь 612 үүнийг хуваах нь 612-ыг хуваах нь энэгээр хийж хуваах нь 6 үржих нь 5 хасах нь хаалт нэгээд 1700 хуваах нь 10 хасах нь 100. За ийм тэнцэтгэл биш гэж энийг нэрлэв. Яагаад тэнцэтгэл биш гэсэн гэхээр энэ тэнцүү биш их байх гэдэг. За ийм бодлого бодох. За тэгэхээр тэнцэтгэл биш шиг бол яг жинхэнэ утгаар нь одоо нөгөө 7 8 дугаар юм үзэж байгаа. Гэхдээ энэ маань бид нар эхлээд энэ 100 гар талдах илэрхийллийг бид нар бодчихно. За тэгэхээр нэгдүгээр үйлдэл бид яах ёстой гэхээр хаалтан доторхыг хийх ёстой. Эхний үйлдэл энэ үйлдэлийг хийчихнэ. За тэгэхээр эхлээд хуваах үйлдэлийг хийх юм чи 1710-д хуваахлаар 170. Тэгэхээр 170-аас хасах нь 100 тэнцүү 70 гарах. За одоо бид 2 дугаарт юу хийх ёстой вэ гэхээр энэ үржүүлж хуваах үйлдэлийн аль ихэнд байгааг хийнэ. За тэгэхээр бид 612-ыг 6-даа хуваагаад тэгээд 5-аар үржүүлнэ. За тэгэхээр энийг бид нар 600-гаа 6-ад хуваахлаар 100 гарна. Тэгээд 12-ыг 6-ад хуваад тэгэхээр эн чинь нөгөө 2 орн бууж байгаа учраас нэг юу өгнө гэдэг ингээд 102. За 102-ыг үржих нь 5. Тэнцүү 510. За энийг манай хүүхдэд бол цээч тоолоор хийчихнэ. За 3 дугаарт нь одоо бид яах ёстой юм бэ гэхээр энэ илэрхийлэл маань энэ талыг бид нар илэрхийлэл боддог дүрмээр л хийчихэд ялгаахгүй. Тэгэхээр энэ тэнцүү 560 дээр нэмэх нь за энэ үйлдэлийн үр дүнгээ хийн. Тэгэхээр нэмэх нь 510 хасах нь хаалтан доторх үйлдэл бол 70 болсон. За тэнцүү за ингээр за ер нь энэ хоёр ингээд 70 юм чи ер нь энэ 10-ийн орн энэ хоёр орн нэмчихлээр энэ 70 байна. Тэгэхээр бид нар энд 70-ыг хасах учраас энэ бол ингээд ерөөсөө тэнцүү тэнцүү 1000 боллоо. Одоо энэ дотор байгаа зүйл өгөгдөл дотор байгаа үг юм дээр ажиллая бүгд. За тэгэхээр энэ маань гэсэн дараах тэнцэтгэл бишүүдийг бодоод натурал тон шийдийг тодорхойлоорой гэсэн. Тэгэхээр бид 4-р ангийн хувьд л одоо натурал тоо гэж юу гэж ойлгох юм бэ? Энэ натурал тоо гэдэг нь ерөөсөө альва зүйлсийг тоолж болдог. Бас дугаарлаж ийм тоонуудыг дугаарлахад хэрэглэгддэг. Тоонууд. Тоо буюу цифрууд гэсэн. Тэгэхээр бид нар жишээ нь юм дугаарлаа гэхээр
За 0 дэх хүүхэд гэж ярихгүй шүү дээ. 1 дэх хүүхэд гэж тоол. 1 2 3 гэж дугаарлаа. Тэгэхээр энэ натурал тоондоо бид нар юу гэж ойлгочих юм гэхлээр нэгээс эхлээд ингээд ийм тоонууд байх юм гэж ойлгох юм дээр 1 2 за 3 гэд ингээд явна. За дараагийн зүйл нь энэ 100 гарт талын бидний боддог энэ илэрхийллийн хариу маань өөрөө энэ K-тэй тэнцүү байгаа тооноос ямар вэ гэсэн юм гэхээр их вэ гэсэн. Тэгэхээр энэ илэрхийлэл нь 1000 гэсэн. Тэгвэл одоо энийг натурал тоон шийдэх тодорхойлоор гэсэн. За тэгэхээр энэ тэнцэтгэл биш гэдэг бол 4-р ангийнханд бол өшөө тэг юугаар одоо мэдрүүлж болох вэ гэхээр энийгээ бид нар тоон шулуун дээр дүрсэлж харж болно. За тоон шулуун дээр дүрслэхлээр энэ 1000 гэсэн тооноос бага тоонод орно гэсэн. 1000 гэсэн тооноос бага. Тэгвэл бид энэ тоон шулуун дээр бол 1000 гэсэн тоог тэмдэглэж чадна. 1000. За тэгэд энэ 1000-аас бага тоонууд энэ тэнцэтгэл бишийн шийд болно. Тэнцэтгэл биш гэхлээр яг катад тэнцүү биш тоонууд. Тэгээ 1000-аас бага тоонууд орно гэсэн. Тэгвэл энийг бид нар юу гэж бичиж болох юм бэ гэхлээр за энэ дээр за энэ юу яахгүй K-ээр орохгүй учраас 1000-аас бага тоо. За ингээд энэ дээр тэмдэглэх 1000 тэгээ 1000-аас бага тоо. За тэгээ энийг нэгэн таанарт энэ 4-р ангийн юмд энэ тэнцэтгэл бишийн тухай орсон учраас тэгэхээр 1000 гэсэн тоо маань өөрөө энэ шийдэнд орохгүй. Яг тэгэхээр 1000-аас бага гэсэн тоо. Тэгэхээр энийг ер нь цаашдаа та нарын ахлах ангид хэрэгтэйгээр энэ юу хэлэх вэ гэхээр 1000 гэсэн тоон дээр энэ дундаа онгорхой энэ тойрог зурч. Тэр маань энэ орохгүй гэсэн утгатай. Тэгвэл ингээд 999-с эхлэл энэ тэнцэтгэл бишийн шийдэн байх нь гэж ингэж. За одоо ингэ эцэслээд дүгнэе. Тэгэхээр энэ тэнцэтгэл бишийн хариу бол 1000 гэсэн тоо орохгүй юм бэ. За тэгэхээр тэр юу гэсэн учиртай юм гэхлээр хэрвээ энэ K гэсэн тоо чинь 1000-та тэнцүү болчих юм бол энэ бол тэнцүү учраас энэ бол тэгшитгэл болж таа. Тэгшитгэл болчихно. K оронд 1000-аас их юм уу бага тоонуудыг тавьж. Бидний хувьд л 1000-аас бага гэсэн учраас бидний бодлогын шийд бол юу болох юм гэхээр K тэнцүү за 1-ээс эхлээд 2 3 гээд энэ цааш үргэлжилсээр агаад 999 гэсэн тоо. Тэгэхээр тэнцэтгэл биш гэхлээр нэг шийдэнд нэг тоо олохгүй 1-ээс илүү тоо олох. За дахиад нэг зүйлийг анхааруулаад явах хэрэгтэй сонирхсан хүүхдүүд нь хэлэхээр энэ 1000 гэсэн тоо ч өөрөө энэ тэнцэтгэл бишийн шийд биш шүү дээ. Тэгэхээр энэ 1000-ын энд энэ тасархай зургас байдаг. Энэ бол энэ тоо орохгүй гэсэн учиртай.